Зя. Ой, чич. Зягсан байна. За, morning update эхэллээ. Crypto focus уламжлалтасаар ярих гэж байна. За тэгээд онцлог үйл явдлаа шууд оръё. За онцлог үйл явдал юу гэхээр Facebook компани байгаа. Facebook компани өөрийнхөө толгой компани бол Facebook-ийн нэрийг Meta гэдэг компани болж сольж байгаа. За энэ юу гэсэн утгатай вэ гэхээр Meta гэдэг компани доороо Facebook, WhatsApp, Twitter тэгээд Reality Lab гэдэг компаниудыг доороо байлгана. Тэгээд гол зорилго нь тэднийх юу вэ гэдэг унсан чинь Meta-ийн virtual reality болон Reality Lab-ыг хэдэн жилийн өмнө Oculus Rift гэдэг компаниг худалдаж аваад тэгэхээр дижитал ертөнцийг бий болгох зорилготой байна. Тэгээд тэр дижитал ертөнцийн дээрээ газар худалдаж авч болно. Аватар худалдаж авч болно. Дээрээс нь барилга, байшин, үйл хөдлөх хөрөнгө. Тэгээд тэрүүгээр яаж байгаа юм бэ гэхээр NFT зах зээлийг бас хөгжүүлэх боломжтой гэдгээр хэлсэн байгаа. Тэр нь яах вэ гэхээр limited edition болон одоо нэг барилгууд ч бас цөөхөн тоогоор үүсгэхээр дахиж үүсэх боломжгүй. Тэгэхээр NFT зах зээлийг хөгжүүлнэ, virtual reality-тай одоогийн ертөнцийг холбох зорилготой ирээдүйд тийм компани болж байгаа. Одоо тэгэхээр яа гэсэн үг тэдний зохион байгуулсан тийм платформ дээр хүмүүс одоо нөгөө шил мэл янз бүрийн тоног төхөөрөмж ашиглаад тэгээд хийсвэр орчинд амьдрна гэсэн үг тийм. Тий, хийсвэр орчинд хоёр дахь амьдралаар амьдрна. Хоёр дахь. Гэж ярьдаг. Хоёр дахь амьдрал гэдэг чинь юу юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Яг нөө стол ертөнцид тийм шүү. Монголчууд ч эхнэрээсээ салаад гэрэлтээ хоёр дахь амьдрал гэдэгтэй. Зэрэгцээ амьдрал юм шүү. Зэрэгцээ амьдрал. Виртуал хоёр дахь. Зэрэгцээ хоёр амьдралтай болох. Тэр нэг юу Брюс Уиллисийн тоглосон нэг кинод шүү дээ. Нэг эхнэр ингээд гэртээ ингээм юм зүгэл тэгээд виртуал орчинд орчдөг. Тэгээд эхнэр мэхнэртэйгээ ч уулздаг. Тэ санаж байна. Нэг тийм кинод шүү дээ. Тэгээд нэг өдөр нөгөө бүх систем нь нураад очдөг л яадаг лээ. Тэгсэн чинь бүгд хүмүүс гудамжинд гарч ирлээ. Бөө юм болдог. Тэ нэг тийм кинод гэхдээ тэрний шиг л юм болох гэдэг. Тий. Тэгээд тэр нэг Player One гэдэг кино шүү дээ. Тий. Тэрэн дээрх шиг. Тэгэхээр одоо яг өөрийн виртуал ертөнцийн дээр одоо яг өөрийнхөө биегээр биш, өөрийнхөө төрхөөр биш, өөр нэг одоо дүрээр одоо ямар нэгэн одоо компани дүр юу ч байдیں۔ Марио ч юм өөрөө болоод харагдах боломжтой. Тэрийг NFT-гээр баталгаажуулаад тэгээд цөөхөн доогоор гараад. Эсвэл одоо ингэх юм шиг нэг хүмүүс нөгөө нэг өөрийгөө ямар харагдуулахыг хүсдэг. Яг тэр дүрээ өөрөө хийж агаад тэгээд хинжин амьдрал надах. Тэгэх боломжтой. Окей. За цаашгаа явъя. Дараагийн мэдээ. За дараагийн мэдээ гэх юм бол SEC буюу Америкийн нэгдсэн улсын үнцас биржийн хороо биткойны leverage trading-ийг хориглосон байна. За leverage гэдэг маань юу вэ? Мишг. Хориглосон гэхээс яг ингэж байгаа юм байна л да. Өмнөх лайвууд дээр бид нэр ярьсан нөгөө Америкийн New York Stock Exchange дээр хамгийн анхны BITO гэдэг биткойны ETF гарлаа гэж ярьсан шүү дээ. За тэрэн дээр бол одоо эргээд товчон сануулхад хүмүүс тэр сангаар дамжуулаад ETF-ийг худалдаж авснараа тэр сангийн биткойны арилжаанд оролцох одоо тэр оролцоод түүнээс нас өгөөж хүртэх боломжийг нээсэн гэсэн. Тэрэн дээр бол Америкийн SEC буюу санхүүгийн зохицуулах орноос ямар нэгэн хориг тавиагүй буюу хориг тавиагүй гэдэг нь бол зөвшөөрлөө гэсэн үг болж байна. Харин тэрний дараа одоо бол ETF-ийн арилжааны амжилттай яваад нэг 7 хоног ч. Үүний дараа SEC-ээс сая өнгөрсөн шөнө ямар мэдээлэл өгсөн бэ гэхээр за бидний хувьд бол энэ ETF-ийг хориглоогүй хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ цаашид энэ ETF-ийг leverage-тэй арилжаар хийхийг бол зөвшөөрөхгүй гэсэн ба. За энэ нь ямар учиртай вэ гэхээр угаасаа энэ ETF маань анх гарахтаа бол зөвхөн leverage-гүй хийх боломжтойгоор гарсан. Харин энийг цаашаад хөгжихэд нь одоо leverage-тэй хийх боломжийг нэмэхгүй л гэсэн санаа авч. За leverage гэдэг нь юу вэ гэхээр одоо илүү хөшүүрэгтэйгээр одоо тэр ханшийн хөдөлгөөнөөс илүү олон үржүүлсэн ашгийг за мөн алдагдлыг хүлээх боломжийг нь нэмэхгүй л гэсэн санаа. Тэгээд энэ цаад шалтгааны юу гэж ойлгосон гэхээр за мэдээж энэ крипто зах зээл бол
нэлээд өндөр ханшийн хэлбэлцэлтэй буюу эрсдэлтэй хэвээр байгаа. Тэрийг SEC-с ETF болохыг хориглоогүй хэдий ч угаасаа ханшийн хэлбэлцэл өндөртэй зах зээл учраас тэрэн дээр нэмж левериждэх боломжийг бол олгоод яах юм бэ? Яагаад гэвэл угаасаа одоо ETF-ээр дамжаад орж байгаа хүмүүс угаасаа л том риск хүлээж байгаа учраас тэрэн дээр левериж нэмээд өгчүүл хүмүүс нөгөө тодорхой хэмжээнд богино хугацаанд мөнгө өсгөж гэсэн хүмүүс леверижийг ашиглаад илүү алдагдлалд орчих үедээ гэсэн санаа яваад байгаа гэсэн. Окей. Тэгэхээр leverage гэдэг маань 100 төгрөгтэй байж байгаа хүнээс 900 төгрөг зээлээд тэгээд 1000 төгрөгт олж байгаад арилж ийх. Энийг бол жишээлбэл 10 leverage гэх тийм гэж ярьж байгаа. Тэгэхээр хүнээс одоо leverage арилжааг зөвшөөрөх байна гэдэг бол хүнээс мөнгө зээлээд одоо арилжаа хийж болохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ханш өөрөө өндөр хэлбэлцэлтэй тэгээд хүнээс мөнгө зээлээд дахиад орчих юм бол бүр өндөр эрсдэл гарна. Тэгэхээр төлөө тэр нь бүр их болчихно. Тийм алдаг төлөө бүр хормын зур хамаг мөнгө тэгээд дансаж шатана гэсэн үг шүү дээ. Тэр нөгөө одоо ингэ сүүлийн мэдээнүүдийг харахаар Америк бол за крипто зах зээлийг ямар ч зэн ингээд тодорхой зохицуулалттай. За бид энэ дэр юу болоод байна? Энэ дээр одоо Binance дээр Ethereum all time high хийжлээ гэж зарлалаа. За биднийг ярьж ах явцад Binance дээр Ethereum all time high хийж байгаа юм байна. За тэгээ сүүлийн үеийн мэдээнүүдийг ингээд ажиглахаар Америк бол энэ крипто зах зээл биткойныг хориглохгүй гэдэг нь бол харагдчихэв. Тодорхой хэмжээгээр ингээд дэмжиж боломжтой юмнуудыг нэвтрүүлээд яваа гэдэг харагдчих. Гэхдээ эрсдэлтэй зүйлсийг нь бол тэгж хамаагүй дэмжихгүй шүү. Аль болох эрсдэл багтайгаар зохистой хэмжээнд нь энэ зах зээлийг хүлээн зөвшөөрөл гэсэн ерөнхий байр суурьтай байгаа юм байна л гэж харагдаж байна л да. За окей, дараагийн мэдээ. За чи юу гоё зураг гаргаж ирж байна. Энэ Mastercard одоогоор нөө cryptocurrency-г өөрийнхөө одоо сүлжээндээ нэвтрүүлэн банк хоорондох гүйлгээ болон банкны харилцагчдад худалдах эрхийг олгохоор нөгөө төлөвлөж байгаа гэж ярьжсэн. Энэ удаад болохоор гол нөгөө CBDC гэдэг нь Central Bank Digital Currency гэж байна. Энэ болохоор төв банкны өөрсдийнх нь крипто валют. Энийг хөгжүүлэлтийг одоо бас хийж байгаа гэдгээ зарласан байлээ. Тэгэхээр энд зориулж дид бүтцийн хөгжүүлэлт хийж байгаа юм байна шүү дээ. Тэ? Хэрвээ одоо аль нэг банк төв банкуд крипто валют төв банк дижитал валют гаргаад ирвэл тэрийг нааштай хийх гүйлгээ хийх системийг энэ Mastercard хамтарч бэлдэж байгаа. За Mastercard ч нь бол нэлээд бас сүүлийн үед энэ тал руугаа юм хийгээд байгаа шүү дээ. За тэгэхээр бас дэлхийн томоохон компанид нэг ингээд криптог бас илүү хэрэглэн нэвтрүүлэх талаас нь ажиллаад яваад байгааг өмнө бас бид хүргэжсэн тийм. За өөр юм. За дараагийн видео болохоор за Ivy League-ийн сургууль, Pennsylvania их сургууль гэдээ байдаг. За Pennsylvania их сургуульд одоо Wharton School гэдэг бизнесийн сургууль өөрсдийн одоо анга дижитал блокчейний анга биткойн төлбөрөөр хүлээж авдаг болсон байна. За тэр нь болохоор яг зөвхөн суулгахаас сурагчтай бол биш. Яг олон нийтэд бол нээлттэй анги байхгүй юу? Тэр нь бол $3,800 үнэтэй сургалтын төлбөрөөр биткойн хүлээж авдаг боллоо гэсэн тийм сургуульд алдагтай шинэ мэдээ. Тэгвэл бас яг нэг тийм PR-ын шинжтэй юм байна тий. Одоо нөгөө сургууль нь өөрөө яг тийм хичээлийн заадаг анги юм байна шүү дээ. Тийм хичээл заадаг ангитай байна тий. Тэрний төлбөрийг хэлсэн шүү дээ. Тийм. Блокчейн дижитал анги, дижитал хөрөнгийн анги гэх юм одоо хичээлийг зааж байгаа юм байна. Ер нь одоо энэ гадны их сургуулиудад бол энэ интерлийн хичээлүүд хөтөлбөрүүд бол зөндөө орж эхэлж байгаа хэрэгтэй бодвол. За тэгээд мэдээж айгу хурдан байна л та. Хурдан хөтөлж ийн л та тийм бас. Одоо ингээд живээ яг хүчээ аваад нэг жил гарна л болж шүү дээ. Тэгэхэд ингээд бүтэн одоо топ сургуулиудын нэг жишээлбэл тэр анги нийцсэн ажиллаад явж байна те. Энэ хизээч нэгдсэн байгаа. Айгуул бүр дээр үед нэгдсэн байгаад тэр анги мэн. Тэгээ бас энэ Монголын боловсролын сургуулиуд, их сургуулиуд бас одоо хурдтай л авах хэрэгтэй байна да. Тэ. Тэгвэл ингээл хоцрол эхэлж шít. Угаасаа ч хоцроод явж исэн дээ. Улам одоо бүр хоцроод явах гэдэг тэ. Ялангуяа хөрөнгөний зах зээл, санхүүгийн зах зээл тал дээр бол
нэлийн тийм гоё яг тусгаалсан ангиуд бол байдгүй шүү дээ. Ихс манай их сургуулиудад ерөнхий ангиуд байдаг болохсон шүү. Яг ийм чиглэлээр сургадаг ангиуд бол байхгүй шүү дээ. Хувийн мэдээллээс хүрэхэд Цинхуагийн их сургууль манай нэг таньдаг хүн сурдаг. Тэрэн дээр диплома, мастерын диплома бичгтээ судалгаан дээр нь болохоор биткойн болон эфириум дээр хийж илээ. Ерөн блокчейн дээр суурилсан дипломны судалгаануудыг явуулж илээ. Цинхуа чинь юу хэдтэй топ 5-д байдаг лөө. Номер 1 2-т ээлжилдэг Бээжингийн их сургуультай. Тийм үү. Оо бүр супер юм шүү дээ тэгвэл. Тийм шүү дээ. Бас нэлээд монголчууд сураад байдаг шүү дээ. За суур талаасаа ийм мэдээнүүдийг байгаа юм байна. Харьцангуй бас 50 хүн л шөнө өнгөрсөн юм байна. Одоо шөнө өдөр гэж л ярьдаг боллоо да. За түрүү чи нөгөө all time high хийгээдсэн. Ethereum маань хэд хүрчвэ? Technically яаж харагдаж байгаа талаар манай техник шинжээч анар танилцуулнаа. Замрыг үрээ. За өдөр урцгаая. Тэр инх хийстэй шүү. За. Таач чичиг чи. За биткойн бол одоо тэр 7 сарын 19-ноос хойш ингээд өсөлтийн хандлага бол үргэлжилсэн байна. За тэгээ 9 сараас бол одоо уналтын хандлага. За энэ бол яг уналтын хандлага гэсэн одоо ер нь завсрын хөдөлгөөн болж өгч байгаа. За тэгээ энэ үндсэн хөдөлгөөн завсрын хөдөлгөөн болоод за энэчнээс бол завсрын хөдөлгөөн дууссанаар шинэ үндсэн хөдөлгөөн гэсэн. За энэ бол түүхэн одоо all time high ханш. За 9 сарын үед бол хийжсэн байна. За үүний дараагаар бол ханш завсрын хөдөлгөөн хийгээд одоо дахиад өсөлтийн хандлага орж ирж байна. За саяхан бас одоо биткойн одоо all time high гэхэд Ethereum бас all time high энд бол хийсэн тооны юм. За тэгээд энэ дээр бол all time high хийчихэд буцаад уналт орж ирсэн. За уналт маань өмнөх 9 сард хийжсэн all time high сэтэлж чадаагүй байгаа энэ дээр харах юм бол. Сэтэлж чадаагүй 1 2 ирсэн. За яг одоо бол ханш маань өмнөх хаяа дахиад сэтэлээд шинэ all time high үүсгэсэн байж байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо энэ дээр бол маш том одоо Andrews Pitchfork монголоор бол одоо бид нар сэрээ гэж бол ер нь өргөн хэлж ашигладаг. За энэ дотроо бол ерөнхийдөө өрөөл одоо ингээд өсөлтийн хандлага бол үргэлжлэх боломжтой гэж хараад байна. За тэгэхээр энд бол одоо all time high гэхээр дахиад одоо энэ хандлага дотор өсөж буураад тий жижиг том гэлтгүү том хөдөлгөөнүүдийг бол хийгээд өсөж буурах боломжтой байна. Ерөнхий одоо энэ чиглэл нь өөрөө өсөлтийн хандлагатай болохоор энэ одоо сирэний давуу тал нь одоо энэ яг энэ хандлага дотор ингээд медиантайгаа ойролцоо ингээд явах одоо тийм магадлалыг гаргаж өгдөг, дэвшүүлдэг тийм аргачлал байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо энэ сирэний дагуу өсөлтөө шүүржлэх боломжтой гэж үзэж байна. Одоо ингээд харахад бол яг ч ойрын хугацаанд медиан руугаа төв зүгөө тэмүүлэх магадлал гэсэн үг. Юу бүр уртаар нь ингээд олон жилээр нь хангалттай. Тэр юм чи анх хидэрхсэн зинглээ. Тэр юм бүр анх үнгүйс юм уу? Үнгүү байгаагүй. Аяа хийжсэн. Аяа хийжсэн. Тэгээ тэр үед аяа хийгээд нэг хэдэн сая доллар л босгож ирсэн. Тийм их мөнгө бол босгоогүй. 2 сая доллар миний санаж байгаа босгож ирсэн. Тэгээ тэрүүгээрээ л хөгжүүлэлтээ хийгээл одоо л хөгжүүлэлт хийсээр байгаа. Өөртөө платформ үүсгээд тэрүүгээрээ бусад койнууд одоо шинэ койнуудыг төрүүлдэг ийм давуу талтай койн байгаа. Өөрсдийн гэсэн блокчейн тий өөрсдийн гэсэн блокчейн дээр нь авчиад босод нөхдөд крипто валют гаргадаг буюу токен гаргадаг тий. Одоо манай нөгөө Монголын койнуудаас жил нь энэ Ethereum-ийн эсвэлжин дээр байгаа тийм. Ард бол байгаа. Ард. Тэгээд шинээр юу үүсэж байгаа бүгд ер нь ERC-20 дээр үүсэж байгаа. BIP20 дээр их coin чинь BIP юу тий? Их coin BIP Binance тий. Гэтэ ERC20 BIP20 бол ер нь бараг ижилхэн нэршил нь өөр. Гэхдээ BIP20-ны Binance-ийн ашигладаг нь. Тэгээ өөрсдийн Binance smart contract-аараа гүйлгээгээ хийдэг. Илүү хурдан гүйлгээ хийдэг боломжтой. Яа тэгэхээр тэр сүлжээ нь арай ачаал багтаа учраас ERC20-ийн энэ сүлжээ нь маш их coin дотор нь байдаг. Бараг 10,000 coin байгаа. Тэгэхээр сүлжээ нь жоохон уддаг хандлага гарч ирдэг. За өмнөх юугаар ингээ харвал
2021 он гараад ер нь бүгд өсөж эхэлсэн тийм. Ингээд мөн адил өсөж яваад. За энд өмнө нь бол оройл дээр ирж исэн юм байна. За тэгээд коррекц 3 удаа доор шалгаад буцаад дээш явсан. За тэгээд одоо дахиад бүр өмнөх оройлоос дээш гараад явж байгаа юм шүү дээ. Тэгэхээр эндээс ингээ харахад бол аялал дөнгөж эхэлж байгаа юм шиг л харагч байна. Эхний том аялал дуусаад бүгд ядраад унтцаагаад амарцаагаад тийм. Тэгээд одоо сэрцгээгээд дараагийн аялал руу орох гэж байгаа юм шиг. Ethereum анх 31 центээр гарч ирсэн. 31 цент. Тийм. Одоо хэд хэлэн чинь 4394 тань яг одоогийн амжилт. 4394-ийг хуваах нь 30 цент юм уу тий? Тэгээ 31 цент. 31 цент. 14,000 дахин өссөн. 15 оноос хойш гэдэг чи одоо юу юм? Одоо 21 он гэж 6 жилийн хугацаанд 14,000 дахин өссөн. Гэдэг чи юу гэсэн үг вэ? За нэг иймэрхүү үйл явдлууд болж байна. Тэгээд яг нь сүүлийн энэ 6-7 сараас хойш бол дандаа зах зээлдэд юм атмосфер бол өөрөө эерэг атмосфер явчлаа л та тийм. Тэгэхээр бол дандаа энэ ханшууд бол нэлийн bullish байгаад төсөөд байна. За мэдээж хэрэг нөгөө ийм уналт тохион штэ. Тэ гол нь хэзээ вэ гэдэг асуудал байгаа. Тэгэхээр ийм уналтанд бол ямагт энэ ийм уналтыг орж ирнэ гэдгийг мартаж болохгүй. Тэгвэл энэс айж бас болохгүй тийм. Тэгэхээр айхгүй тулд бол сайн мэдээлэл судалгаатай байх хэрэгтэй. Мартахгүй тулд бол тогтмол апдейт байх хэрэгтэй тийм. Өөрийгөө баян апдейтлж манай контенттэй хамт байгаарай. Тэгж чадах юм бол таны шийдвэр гаргалтад ямар ч байсан илүү хэдөө байдаг сайн жишээ мэдхгүй байна. Гэхдээ таны шийдвэр гаргаад амжилт олох магадлал дэшигээ өсөх нь бол тодорхой. Яг тэгэхээр бид нар танд өдөр болгон, өглөө болгон мэдээллийг апдейтлж өгч байна. Дээрээс нь бид судалгаанаас хуваалцж байна. Судалгаагаа бид техник болон суурь шинжилгээ хамтд нь хоёулыг хослуулж хийж байна. За баярлалаа. Баярлалаа. За.